өрг имэн үзүүлж байна. Үзэгч та бүхнийхээ энэ цаг мөчийн амгалан айлтгахыг өрг нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. Бид энэ удаа Улсын их хурлын гишүүн Инх Төвшөнтэй ярилцахаар ураад байна. Бидэнд цаг гаргасанд баярлалаа. Сайхан аварчиж байна уу? Сайхан аварч байна. Би танд зориулаад энэ бүтээгдэхүүнүүдийг MCS компани оруулж ирдэг. Тэ? Жижиг дунд бизнесүүдийн зах зээлийг боомлтгийг хэр шудраг гэж үздэг вэ? Топ 100 аж ахуйн нэгжийн аваад үзвэл 90% зөвшөөрөл лиценз дээр суурилж үйлчлэл явуулдаг. MCS компанид эзэмшдэг хувийнхаа төлбөрийг бүрэн авсан уу? Тэгэхээр хамааралтай л гэсэн үг. Хуваар төгссөн тэгэл хуваарийнхаа дагуу. Тэгэхээр таныг MCS гişүү гэж авах уу? Гүдээ. Төсөв батлагдах үеэр нэлээд зоригтой шүүмжилж байсан. Таг болчлоо. Таныг дарамтлав уу, барьцаал уу, яагаад таг болчихв? Танаа болоог болоод дайсан болдог. Ямар дарамт ирсэн? Төмөр замтай холбоотой асуудал яригдчих үед шалгалт орсон юм л. Бадай самбуу гишүүн гарын үсгийг цуглуулсан л та. Таны хувьд ерөнхий сайдыг огцруулахыг дэмжих үү? Би бол бас яг тэрийг зөв гэж бодож байна. Та Шангрилад байдаг Монголын хамгийн өнтэй барны эзэг. Барнда хамгийн сүүл эзэн орсон байна. Тэр барны эзэн гэж яг над чинь яг гэр бүлийн бизнес үстэй. Энэ нийгмийн даатгалын шимтгэл нөөтийг бууруулах боломжтой гэж харсан. боломж гэдэг чинь өөрөө хийсвэр ойлголт болчихгоо. Хоёр талхаан Дал дуурхайн туслан гүйцэтгэгч компаниар MCS компани ажилласан. Энэ гэрээг яаж авсан бэ? Дал дуурхай дээр MCS Property, MCS International хоёр компани ажилладаг юм шиг байлээ. Өдрийн танхимын ерөнхийлөгчийг хэн лоббидж төр род гэдэг хүнийг тавьсан байна. Та уг нь Баатар сайхан гэдэг хүнийг дэмжиж ах шиг байсан. А та харийг яаж ерөнхийлөгч болж ирсэн? Та 10 сая төгрөг хүртэлх хэрэглээний зээлээ NetPay аппликейшнаар шийдвүүлээрэй. NetPay-д боломж бий. За та өнгөрсөн намар төсөв батлагдах үеэр нэлээд зоригтой шүүмжилж байсан. Тэгээд таг болчлоо. Таныг дарамтлав уу, барьцаал уу, яагаад таг болчихв? Яг нь ер нь энэ мэрэгжлийн гэх юм бизнесийн болон энэ мэрэгжлийн хүмүүсийн хувьд нэг юм онцтой багш байна. Илүү бодиттой юмд л асуудал ханддаг. Улс төрчдөөс арай жоохон технократуудын хувьд гэх юм улс төрчдийн хувьд бол бас тодорхой хэмжээнд оноо цуглуулна гэдэг өөрөөр бидний хувьд бол илүү асуудал үр дүн бодиттой үр дүн чиглэсэн л ажлуудыг илүү ярьдаг. Тэгэхээр би бол жишээл гинт улсын их хурлын гишүүн болоо бүх юм мэддэг юм болчихгоо. Тэгэхээр мэддэг асуудал дээр зайлшгүй болохгүй гэсэн асуудлууд дээр л байр суурьуд илэрхийлсэн. Жишээл төсөв дээр би байр суурь илэрхийлсэн. Тэр ганц мод гашуун сухатын хил холболтын төмөр замын хувьд ч гэсэн би яг энэ өөрсний салбарт бас яг энэ хэдийн зах зээлийг хамгийн сайн ойлгодог 100 хүмүүсүүдийн нэгийн хувьд би их хурлын тогтоод хэлцэх үед нь бас чимээгүй тодорхой хэмжээнд ингэж явж чадаа сүүлд нь орж чам бол яагаад ч хүлээж авах хэрэггүй засахгүй болохгүй юм залтууд гэсэн учраас байр суурь илэрхийлсэн. Тэрнээс юм болгон дээр жишээлбэл ингэж болсон болоогүй улсын оноо цуглуулах гэж ярих нь бол яг миний зан чанар яг биш юм шиг үлээ. Тэгээд нэгдүгээр, хоёрдугаар намрын чуулганы сүүл нэг эрүүл мэндийн бас шалтгаантай байсан. Тэгээд сошиал дээр бас сүүлийн үед жоохон нэг тэнд бас цаг зарах багассан байгаа. Тэгээд чуулганд оролцчихад тэгэнгүүт ер нь хүмүүс бас ягаад чимээгүй болчихоо гэдэг асуудал ирсэн. Тэгэхээр шаардлагатай асуудлууд дээрээ мэддэг асуудлуудад уурах үедээ бол дуграал явна гэсэн. Ийм бодолтой байна. Гэхдээ яг дуурж байгаа шүүмжлэлүүд нь яг бодиттой зөв шүүмжлэл, эрүүл шүүмжлэлүүд байсан шүү дээ. Тэгэхээр тийм шүүмжлэл бол манай их хурлд хэрэгтэй байгаа. Гэхдээ таныг харин тухайн үед улсын хурлын даргаас, учрал сайдаас гэл нэлээд л дарамт хэрэгж явах шиг байсан. Улсын хурлын гишүүнээс нь буцааж татнаа гэдэг гэж айлгсан зүйл байгаа юм. Уу яг тэр чуулган дээр нөгөө яг тэр үед яригдсан асуудлууд хүмүүс бас тодорхой хэмжээнд сонссон баг. Ер нь бол яг энэ байр солигдсон юм шиг санагдсан. Үндсэн хуулиар бол ард түмэн жишээлбэл нэр хэшиг оройдон тэгээд дараа нь улсын их хурл тэгээд засгийн газар ч гэдэг юм уу ийм байдаг байрлалаар ирэмсэн байтал ер нь бол намын ус болцсон. Нам тэгээд засгийн газар улсын их хурлыг бол нэг бол конок нэг бол дайсан гэдэг баг тийм англиар харах хэмжээнд хүртэл жишээлбэл яг ийм мэдрэмжүүд ер нь бол улс төрд нэг ийм улс төрч биш ер нь бол нэг ийм асуудал юм л. Эерэг юм хийхэд бол маш бага хэмжээгээр нэмэгддэг. Яг л бүх экосистемууд нь цуг ажиллаж ийж баг багаар л энэ эерэг өөрчлөлтүүдийг авчирдаг. Энэ бий болгосон эерэг өөрчлөлтүүдэд нураахад бол маш хурдан нурааж болдог. Тэгэхээр улс төрд сайн юм хийхэд нь туслахаас илүү
муу юм хийхээс нь сэргийлнэ гэдэг бол маш том одоо өнгөрсөн үеийнхээ ол дамжлтуудыг бүгдийг ингэ хадгалдаг ийм зүйл байдаг. Тэгэхээр энэ чиглэлээр бол улсын намуудын хувьд ч гэсэн одоо сөрөг хүчингийн байр суурь байхгүй болчиход бид хэд одоо шил энэ дээр дуурхай сураар гуулны чинь одоо улсын хүчнүүд нь сөрөг хүчнийхээ үргийг гүйцэтгэх нь одоо яг энэ хөгжил энэ хамтарч төслүүдийг одоо эдийн засгийн өсөлтийг авчирна гэдгээс бас дутхааргүй баг илүү одоо хувь нэмэртэй ийм үүрэг оройл байсан. Гэхдээ одоогийн байдлаар бол хамтарсан засаг гээд яг энэ үүрэг оройлыг гүйцэтгэдэг хүн байхгүй. Сөрөг хүчин байхгүй. Тэгэхээр өөрөө талаас нь харж чадахгүй байна. Энэ өөрөө асуудлуудыг ингээд одоо шүүмжгүйгээр тэгээд яг энэ институцүүд хооронд боддог одоо сорилт одоо би тэр асуудлуудаа сайн боловсруулдаг тийм хандлага ерөөсөй байхгүй болсон. Дээр нь одоо жишээлбэл сүүлийн бас анзаарэгдэад байгаа юм гэхээр төрийн одоо бүтцүүдийг чадваргүй дулам чадваргүй болох маягийн одоо жишээлбэл хандлагуудаас анзаарэгдэад байгаа. Өөрөөр хэлбэл байгаа бүтцийн хажууд дахиад ижилхэн одоо жишээлбэл зэрэгцээ бүтцүүд бий болоод тэр өөрөөр хэлбэл одоо энэ бүтцүүдээ үндсэн бүтцүүдээ одоо чадахгүй болоод чадахжуулах ч гэдэг юм уу сайжруулах юм ярих хэрэгтэй байтал энээс нь гадна зэрэгцээ юм бүтцүүд хийгээд бүхэлдээ бол нэм хариуцлага гэдэг юм байхгүй болчих. Засгийн газар тэн хариуцлага хүлээх юм бэ гэдэг юм цөрөг хүчин байхгүй болохоор маш тодорхойгүй болчих. Жишээлбэл төсөв хилцэх үед одоо жишээлбэл би яг хуу санаж аваад бол ерөнхий сайд бараг суугаагүй. Одоо жишээл аж ахуйн нэгжийн эрхчлэлийн одоо бизнес төлөвлөгөө ярихад гүйцэтгэх захирал нь одоо бордтой тууцтай танилцуулж асуудлаа тэр одоо хүнтэй хариуцлага тооцох учраас тэр хүн асуудлаа танилцуулж үр дүн одоо ямар байх юм яах юм гэдэг гэмээр тэр хүнээс илүү сонсдог болохоос нэг нягтлан орж ирээд жишээл эргчил манай би одоо жишээл ингэж ажиллана манай захирал ингэж ажиллана гэдэг байдлаар танилцуулбал одоо жишээл энэ логик эзгүй шүү дээ. Яг энэ улсын бүхэлд нь аваад үзвэл ер нь бол маш хүнд өвчин туссан байна. Тэгэхээр энэ өвчний оншин юу юм байх юу байна вэ гэдгийг л одоо юунаас болоод байна гэдгийг л одоо илүү эрж хайхыг зорж чинь. Тэгэхээр миний бодлоор бол илүү баг энэ үндсэн хуулинд чиглэсэн одоо асуудлууд байгаа мó гэж бодоод байгаа. Яг гэвэл гүйцэтгэх засаглалын нас богино байна гэдэг одоо жишээл үндсэн хуулийн өөрчлөлтүүд 45 өөрчлөлт өнгөрсөн хугацаанд оруулсан байлээ л да 92 оноос хойш. Тэр энэ өөрчлөлтүүдийн ихэнх нь гүйцэтгэх засаглалт одоо асар их одоо эрх мэдлүүдийг ингэж нэмж өгсөн байгаа. Энэ нь буцаад парламентын чадамжийг давж яруулсан. Одоо жишээл парламент дээр орж иж байгаа хуулийн төслүүдийг харахад бол ер нь бол засгийн газрын одоо жишээл хийх чаа үйл ажиллагааг хуулийг нь гаргалагыг нь засч өгдөг. Энэ хууль засаглах зарчмуудыг бий болгох асар их ажлууд парламент өөртөө байгаа байтал ер нь бол одоо яаралтай түргэн горимоор засгийн газраас голдуу оруулж ирсэн асуудлуудыг л хилцдэг иймэрхүү байдалтай байгаа юм л да. Манай улс төрийн намууд маань өөрөө бүтэц зохион байгуулалтын хувьд бол бас яг төлөвшөөгүй учраас тэгэхээр засгийн газар давуу талтай болоод ирэхээр их хурл маань өөрөө бараг хуулийн хэлцэг гэдэг шиг ийм байдалтай болоод ирэхээр намын одоо засаглал гэдэг юм одоо намын цөөхөн орой дээр байгаа хэдхэн хүмүүс л ер нь үгийн аялалд тавдаг. Иймэрхүү дүр зураг руу яваад байгаа юм шиг зүгээр надад бол тийм санагдсан. Гэтэ сүүлийн 12 жилийн хугацаанд танай нам засаглаж байгаа. Монгол Ардын нам засаглаж байгаа. Тэгэхээр энэ засаглалын хямрал гэж ярил Монгол Ардын намтай л ярихаар асуудал. Таны сонгож одоо гишүүн болсон нам. Тэгвэл таныг улсын хурлын гишүүнээс татнаа гэж бол дарамтлаагүй юм байна те. Ер нь Монгол Ардын намын жигсаалтаар гишүүн болоход ямар гэрээ хийсэн? Намын одоо бид нар хэлсэн нэгэнт тойрог замдаа орсон болвол улсын хурл бол улсын хурлын өөрийнхөө л одоо жайг хууль үндсэн хуулиар олгосон үйл ажиллагаараа л явуулна. Тэнд бол жишээлбэл намын үйл ажиллагаанд нөлөөлөх одоо тэр юм бол байхгүй байх хэрэгтэй гэж бодоод байна. Тодорхой хэмжээнд тэр орох нөлөөлөл нь мөрийн хөтөлбөрөөрөө дамжуулаад тэрийгээ засгийн газрын түвшин үйл ажиллагааны хөтөлбөр болгоод тэрийг нь улсын хурлаар батлаад хуулийн хүрээнд хууль илүү ач холбогдолтой болохоос биш хэн нэгэн одоо сонирхлын бүлдгүү ч юм уу улс төрийн нам ч юм уу эсвэл ийм фракцууд ч юм уу үйлчлэх ёсгүй гэж бодож байна. Тэгэхээр гишүүний байр суурь гэдэг бол одоо яг л гишүүний байр суурь байх хэрэгтэй. Тэрнээс яг тэр гишүүний байр суурийг хувь гишүүн эсвэл өөр бүлэг гишүүний ч юм уу гэдэг байдлаар биш. Хэрвээ тийм биш бол баг энэ хүнээр нь шилэл нэр дэвшигч мөшгчийн чиргаалга наамч бараг сүлдээ ингээд сонгуульд бол бараг бүтнээр нь намаа сонгоол тэгэл энэ хуурчдаг. Тиймэрхүү юм руу явах гэдэг байна. За та сая ярилцлагадаа ер нь бол ингээд гишүүн болоод ороод ирсэн чинь дотроос нь харахад засаглалын хямрал болчихсон байна. Нам засаглаж ийн дараа нь засгийн газар дараа нь одоо их хурл гэсэн ийм буруу бүтцтэй болцсон байна гэж байна. Тэгвэл сая өвөл Лодой самбуу гишүүн
ерөнхий сайдыг огцруулах санаачлаг гаргаж үндслээ дэвшүүлээд гарын үсэг цуглуулсан л да. Таны хувьд ерөнхий сайдыг огцруулахыг дэмжих үү? Би харин тэр одоо жишээл Ардсан намын 3 гишүүн анхайлж гарын үсэг зурсан. Тэгээд би бол бас яг тэрийг зөв гэж бодож байгаа. Яг тодорхой хэмжээгээр Ардсан нам ингээд цэрэг хүчнийхээ байр суурийг ядаж намаараа биш юм аа тодорхой хэмжээний гишүүд одоо жишээл асуудлууд болохгүй байна. Хүн насвараад байна. Үндсэн хуулийн дээр одоо хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь засгийн газар төр хариуцах ёстой. Гэтэ энэ үүргээ биелүүлж чадахгүйсаа болоод 700 гаруй хүн насварчлаа. Энэтэй холбоотой хариуцлага хэнтэй ярих юм бэ? Ерөөсөө үлдээхгүй байна. Агц дэвшил одоо тэр нь мэдэгдэхгүй байна. Хүмүүсээр энд хариуцлага хэмнэгэнд тооцох ёстой гэдэг байр суурийг илэрхийлж одоо шил яг гөрөлбөс сөрөг хүчний байр суурийг илэрхийлж байгаа. Би бол энийг одоо зүйтэй санаачлах гэж бодож байна. Одоо бид нэр энэ дотроос нь нам дотроос ярихаасаа илүү сөрөг хүчний байр суурь энэ хандлага нь бол зөв гэж бодож байна. Зүгээр ерөнхий сайдыг огцруулах асуудлын үед бол та ингээ эргээ харуул саяын нөгөө үндсэн хуультай холбоотой асуудал руу буцаад очино. Бүгд өмнө одоо жишээлбэл энэ хүнийг сольчвол болно гэж боддог иймэрхүү хандлагууд одоо байсан. Тэгээ солиод ерөөсөө дээрцсэн гэж одоо би бол дээрсэн тохиолдол бараг ч гэжтэй ер нь байхгүй байх гэж бодож байна. Улмал ингээд доордож байгаа юм шиг дахиад энэ хүн болохгүй. Өмнө нөгөө хэдэн жилийн өмнө одоо энэ л хүн л муу хүн гэжсэн хүн маань буцаад харьцуулахад илүү сайн хүн болцсон ч үгүй юм нөгөө. Тэгэхээр өөрөлдөө би гэдэг юм хэрэг засаглалын ч юм уу энэ эрх мэдэл хуваарлтын засгийн газрын асуудлуудыг гүйцэтгэх эрх мэдэл энэ хууль тогтоох эрх мэдлүүдийг салгаж бие даасан байдлуудыг хангахгүй бол тэгээд энэний хоорондын хяналт тэнцлийнх нь асуудлуудыг хангахгүй бол бид нар улмал одоо жишээлбэл хэнийг сонгосон гэл энэ оюун эрдэнэ нэг хүндээ биш хэнийг сонгосон дахиад улмал одоо бид нар үр дүн бах хариу байхгүй учраас ингээл уламд орцсон хэлбэрүүд рүү яваад байх магадлал өндөр гэж харагдаад. Тэгэхээр гол одоо асуудал нь энэ засаглалын хуваарлт энэ хяналттай холбоотой асуудал гэж боддог. Харин ерөнхий сайдын засаглалтай болчлоо л гэж яриад байгаа. За би танд зориулаад ийм энэ бүтээгдэхүүнүүдийг MCS компани оруулж ирдэг. Тэ? Ер нь манай зах зээл дээр томоохон компаниуд бүх энэ жижиг дунд бизнесүүд рүү ордог. Тэгээ жижиг дунд бизнесүүдийн зах зээлийг боомлдгийг хэр шудраг гэж үздэг вэ? Ер нь яг энэ нөгөө том жишээ аваад үзвэл топ 100 аж ахуйн нэгжийг аваад үзвэл баг манай аж ахуйн нэгжүүдийн топ 100-ийн баг 90% нь зөвшөөрөл лиценз дээр суурилж үйл ажиллагаа явуулдаг. Юуны уул уурхайн лиценз, банкны лиценз, харилцаа холбооны операторын лиценз, газрын зөвшөөрөл дээр үндэслэн чиг бизнесүүд хэмжлэн эсвэл онцгой эрхүүдээр суурилсан иймэрхүү бизнесүүд байдаг. Энэ юу гэсэн үг вэ? Зүгээр энгийн хүн очиж шилэл уул уурхайн лиценз авч чадахгүй, газрын зөвшөөрөл авч чадахгүй. Энэ нь өөрөөр юу хэлж юм гэхээр өрсөлдөөний мэдрэмжс харьцангуй бага. Энэ талдаа одоо жишээлбэл нөгөө топ цудраа яваад яг жижиг дунд гэнэг тэр 10% нь бол жижигхэн худалдааны голдуу хүнсний чиглэлийн голдуу иймэрхүү бизнесүүд байгаа. Бусд нь бол яг одоо үйл ажиллагаа бизнесийн түвшний хувьд бол бас яг хангалттай одоо түвшинд хүрээгүй харагдчихаг. Жишээлбэл улсын одоо жишээлбэл хувийн хвшлийнх нь одоо байдлыг аваад үзэн өнгөрсөн 30 одоо жишээлбэл 3 жилийн хугацаанд 35 жилийн хугацаанд гэж бодъё. Ингээ эргээ харахад Монгол улсын хамгийн том компани одоо хувийн хвшлүү төрийн компани байгаа. Бизнес хамтлага, эрдэнэт гэх мэт ингээд. Тэгэхээр өөрөөр би тэнд бид нар ингээд асар их идэж ууддаг ч юм уу, өрлөгн байдал байдаг, бүтээн хэмжээ сайжруулах гэдэг асуудал ярьдаг мөртлөө тэр компаниуд одоо улсын тэргүүний компани хэврэл. Өөрөөр хэлбэл энэ нөгөө нэг лиценз зөвшөөрөл дээр суурилсан бизнесүүдийн ихэнх нь өрсөлдөөний орчныг хязгаарладаг. Тэгээд ашигын түвшингүүдийн хувьд бас харьцангуй өндөр байдаг учраас одоо жишээлбэл төрийн компани гэсэн байсан ашигтай юм ажил болж байна тодорхой хэмжээнд. Тэгэхээр ийм чиглэлд үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьд бол мэдээж ихэнх энэ компаниуд маань хувийн компаниуд, хаалттай компаниуд байна. Тэгэхээр мэдээж ингээд гүйцэтгэх удирдлагуудын нөгөө өмчлөгч бол ингээд олон болоод ирэхээр үйл ажиллагаа бүх юмд оролцож тавилаад ингээд өргөжөөд ирэхээр нэг талдаа хэтэрхий өндөр одоо жишээлбэл ийм ашиг ол боломжтой бизнес үйл ажиллагаа явуулж байгаа одоо бизнесүүд нөгөө талдаа яг жинхэнэ бор зүрхээр явж байгаа энэ компаниуд руу ингээд өрсөлдөх шаардлага болчихж байна.
Тэгэхээр энэ нь өөрөө ингээд тэнцвэргүй байдлууд бүтээгдэхүүний зах зээл дээр гэхээсээ илүү нөөцийн зах зээл дээр ингээд ийм шудраг ус өрсөлдөөн гэх юм уу тэнцвэргүй өрсөлдөөнд орж байна. Яагаад гэвэл жишээлбэл санхүүгийн нөөцийн хувьд гэдэг үзэхэд энэ компаниуд нь илүү одоо жишээлбэл эрсдэл багтаа учраас арилжааны банкуд хамгийн хямдхан зээлийг өгдөг. Тэднэрт зээл өгөх сонирхолтой. Эдгээр нь барьцаа хөрөнгөтэй ч юм уу ийм учраас нөгөө хэд бол одоо жишээлбэл одоо шаардлагууд нь тэнцэхгүй бага одоо хөрөнгөтэй ч юм уу тэгээ хамгийн өндөр үнэтэй банк усаас ч юм уу арилжааны банкудаас хямдхан одоо харьцуулахад хямдхан зээл авах болцоо байхгүй. Тэгэхээр илүү өндөр жишээлбэл зардалтай их усрын бизнес хийж байна. Бид нар татвар өндөр төлдөг учраас ажлын байр бий болгодог учраас гэдэг юм уу. Тэгээд энэ жижиг бизнесүүд ч юм бид нар болохоор угаасаа бид нар нэгдэж нийлээ чи бидний дуу хоолойг сонсдог биш гэдэг. Ер нь нэг энэ чиглэлийн одоо бодлогын өгөөл хийх одоо энэ чиглэлийн одоо ач холбогдол ер нь бол тоодгүй аждаг. Тэгээ ингээ явахаар ийм тэнцвэргүй байдалд ороод байгаа. Би бол одоо энэ өөрөө том зургаараа харуул Монгол улсыг хөгжүүлэх одоо гол юм бол хариуцлагатай өөрөө өөрийнхөө төлөө хариуцлага хүлээдэг хүмүүс олон байж ижил одоо энэ улсыг илүү одоо бүтээмжтэй илүү одоо шинэ зүйл хийж хөгжих болов уу гэж бодоод байна. Тэгэхээр том компанид бас орж ажиллахын нэг юу нь болохоор энэ сайн хүмүүсүүдийн бас бүрэн дүрэн ашиглаж чаддгүй юм шиг санагдаад. Тодорхой дээдл нь одоо жишээлбэл ингээд захирлууд өдрлүүд нь эсвэл хүмүүст л одоо боломж олгохоос яг доотлын дунд түвшний хүмүүс менежүүдийн хувьд бол бас энэ болцоо боломжууд нь хязгаарлагдмал байдаг. Өөрсдийн тэр потенциалын бүрэн дүрэн ашиглаж чаддгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл ингээд улс төр дорох том компанид ажиллах одоо жишээлбэл өөрөө бизнес эрхлэх эсвэл гадаад тагшаа явж ажиллах эсвэл зүгээр сух гэх сонголтууд үзэхээр ер нь бол одоо хамгийн их сонголтуудыг төрлөө одоо жишээлбэл ажил амьдрал нь хамаарч байгаа 310 мянган хүн байна. Том компаниуд ингээд байна. Тэгээд юу бизнесийн болцоо боломжууд нь бие даав бизнесийн боломжууд бас ингээд нөгөө жижиг бизнесүүд рүү entry barrier багтай зах зээлд нэвтрэх болцоо багтай залуучуудын анх хэлж ордог энэ бизнесүүд рүү ороод тахаар энэ хүмүүсийг чинь ингээд шахагдаад гараад ямар ч одоо шил бизнес эрхлэх сонирхол байхгүй. Тэгэл яг саяын нөгөө сонголтууд руу ингээд явж эхэлж байна. Тэгэхээр энэ нөгөө гол саяын яриад байдаг хөгжүүлдэг амин сүнс чинь өөрийнхөө төлөө хариуцлага үлдээдэг. Энэс ч гойхгүйгээр хэдэн хүн цалинжуулаад ажиллаждаг, өглөө босоод яг өөрийнхөө төлөө ажилладаг. Энэ одоо шил бүх эдсээрээ мэдэрч ажилладаг. Энэ сегмент маань жоохон хомигдоод байгаа, хомих эрсдлүүд байгаа надад харагдаад байна. Бид нар 3.5 сая хүний зах зээл дээр л төвлөрөөд байвал энэ бидний өнөөдрийн нийгмийн асуудал, энэ эдийн засгийн асуудлууд улмал ужирхнаг байсан. Ерөөсөө шийдэл болж байна. Тэгэхээр гадагшаа томрууд жоохон бэр суснууд нь гадагшаа зах зээл рүү одоо судалгаа хийгээд ингээд зорихгүй болоод тэгээд одоо шил Япон шиг Toyota шил том нүүр нь болоод одоо олон улсын зах зээл дээр өсөлдөж явдаг баг. Ард талд нь жижигэн гэрүүлүүд нэг болтын хийдэг, нэг эрзэний хийдэг. Гэл ийм жижиг аж ахуйн нэгжүүд тэнд дагаж амьдардаг. Энэ том компаниудаа жишээлбэл гадаад харилцаагаараа усан дэмждэг, хамтдаа томордог иймэрхүү юм руу явахгүй бол бид нар улмал ингээд авчаа болоод яг зүгээр одоо ингээд өрсөлдөх чадвар бид нар юу хийж чадчих юм бэ гэхээр экспорт хийж чадчих юм гэхээр тэгэхээр яг уул уурхаагаас өөр баг юм юуч байхгүй бол. Тэгэхээр манай улсын одоо хувийн хөгжлийн өрсөлдөх чадрын түвшин бол энэ түвшин л юмсэн. Та 10 сая төгрөг хүртэлх хэрэглээний зээлээ NetPay аппликейшнаар шийдвүлээрэй. NetPay-д боломж бий. Та MCS компанид эзэмшдэг хувийнхаа төлбөрийг бүрэн авсан уу? Тэгэхээр хамааралтай л гэсэн үг. Үгүй юу одоо хуваар гаргацсан хуваар тохирсон тэгэл хуваарийнхаа дагуу бол. Зөвхөн хэдэн хувь эзэмшдэг? Нэг орчим хувь биш. Тэгээд тэр хувьцаа газарсан. Тэгэхээр таныг MCS ингэ шүү гэж авах уу? Үгүй дээ. Та MCS компанид 24 жил ажилласан. Дэд ерөнхийлөгч нь байсан. Тэгэхээр танд бүх мэдээлэл байгаа бах. Ухаан удгийн орд ягаад MCS-д очиж вэ? Яг хөө тэрийг нөгөө одоо хариуцж байгаа хүмүүсүүд нь ирсэн дэр. Би бол одоо юу сонгогдсон олон нийтийн төлөөлөх хүн учраас одоо яг энэ компани юмнаас нэг юм тайлбарлаж ярихаар би нэг өмөрөд байгаа юм шиг болчих. Тэгэхээр энийг илүү би тайлбарлах нь зохистой биш байх. Илүү хариуцж байгаа хүмүүсүүд нь ирсэн зүг баг гэж бодож байна. Тэгэхгүй бол энэ чинь хоёр талтаас маргаантай асуудал учраас тэр хүмүүс нь маргалж байгаа талууд нь юм одоо ирсэн дэр хаа. Би бол зүгээр зарчмын хувьд бол хуулиа үндсэн хууль барих хэрэгтэй.
зөөлөн залтаар бол газрын дорх одоо баялагын одоо дийлэнх болгох нь ард түмэнд ногдно. Тэрийг зүгээр яг хэлбэрийн хувьд бол би зүгээр одоо энэ 34% гэж эхэлж ингэж дайрч одоо ингэж нэг юм жоохон PR маягийн хэллээ шүү дээ. Энэ жоохон одоо юу гэдэг нь хүмүүст буруу ойлголт би суулгаад дараа нь өөрөө тэрэндээ одоо шил ороогдох үедээ гэдэг асуудал ирж. Баялагын гэдэг нь жишээлбэл юу ард түмэнд ногдох татраар жишээлбэл асар олон энэ одоо бизнес хийж хүмүүссэн тодорхой хэмжээнд татварлуулж юм гэдэг чинь өөрийнхөө олсон орлогоос одоо шил босод хүмүүстэй хаваалцж чинь босод одоо нийгмийн сайн сайхны төлөө жишээл тодорхой хэмжээнд ингээд үйл ажиллагаанд зардалт нь төсөвт нь одоо хувь нэмэр оруулж ирсэн үг. Тэрнтэй адилхан одоо шил татврын байдлаар ч юм уу одоо тэр роялтигаа ч юм уу ийм байдлаар шийдэх болцоотой юмыг эхлээ сайн судлаад ч юм уу хэлцэл хийж явахгүй бол хэлж PR нь төрүүлж яваад тэгээд зүйлд нь хойноос нь буруу зүрх юм бол ингээд засах гад ингээ одоо зүр харагдсан. Харин тий одоо оюутлогоо төсөл дээр 34%-ийг эзэмшнэ гिचээд одоо 34%-аар ногдлох шин хизээ авах нь тодорхойгүй болсон шүү дээ. Хуулийн дээр юу вэ? Тэрийгэ даах хэвээр ямар нэгэн байдлаар цаг үед ч юм уу өөрийнхөө давуу тал одоо эсвэл нөлөөлөл ашиглаж энэ нэгэн одоо өөрөлдвөл хуучны одоо ширмэний хууль гэдэг шиг чадaltaй чадалгүйг дэрлэгдэг тийм үед л байж болохгүй. Хуулийн үндсэн дээр зохицуултууд нь хийгддэг. Яг энийг л илүү бэхжүүлэхгүй бол ер нь бол улсын одоо хөгжлийн гол суурь нь хууль засаглах хуулиа баримталдаг л байх хэрэгтэй гэж бодож байна. Ухаан удгийн ордыг одоо засгийн газрын тэмдэглэлээр буюу хууль бусаар олж авсан л гэж яриад байгаа шүү дээ. Тэрийг одоо яг холбогдох хүмүүсүүд нь ярьсан даа. А тэгвэл ер нь одоо ухаан удгаас гадна нарийн сухад чи тийм үү те стратегийн ордуудын 34-өөс 51%-ийг төр эзэмших нь зөв. Зөөлөн дээр бол хувь эзэмшнэ гэж байхгүй л дээ. Үр ашигын дийлэнх нь гэж болохоос. Тэгэхээр тэрийг жишээлбэл шууд хувь гэдэг одоо жишээлбэл дайрхан зөв ч юм уу одоо ер нь бол яг зөөлийнхаа зарчмал хуулиар барих хэрэгтэй гэж бодож байна. За. Та Шангрилад байдаг Монголын хамгийн үнэтэй барны эзэг Волт гэдэг те. Барнда хамгийн эсвэл хэзээ орсон бэ? Би тэр барны эзэн гэж яг над чинь яг гэр бүлийн бизнес үстэй. Гэр бүлийн бизнес гэсэл ер нь одоо хэсэг бүлэг одоо гэх юм уу энэ засагтай холбоотой ч юм асуудал гарч ирэхэд нэг энэ PR-ын акц явдаг хүмүүс одоо янз бүрийн ойлголтуудыг одоо жишээл хүчээр суулгадаг цагдаа хүчний байгууллагын бас тодорхой мэдээллүүдтэй холбоотой аксестэй тэндээс мэдээлэл авдаг иймэрхүү байдлууд одоо анзаарагдаад яг өөр төр тохиолж байгаа зарахад жишээлбэл цагдаад л байдаг мэдээллийг эсвэл өөр төрийн байгууллагад байдаг мэдээллийг ингээд нийгмийн сүлжээгээр ч юм уу одоо нөгөө нэг сэвдэг тэгээ нөгөө трол харимт чинь ингээд системтэйгээр ингээд асуудлуудыг ингээд нийгэм түгээдэг ийм хандлага бол ингээд ийм тогтчлоо л да. Жишээлбэл одоо шил яг түрүүн байсан усыг хурлал нэг бол каноп нэг бол дайсан гэдэг шиг каноп болоод дайсан болдог. Дайсан жишээлбэл тодорхой хэмжээгээр нийгэмд одоо гутааж харагдуулдаг ч юм уу яг ийм юмар мэрэгссэн яг юм бүлэг байгаад байна л да. Энэ хүн рүү дайрыг гэр системтэйгээр ажилдаг. Тэгээд мөнгө төгрөг их усрууд наанаас ардын. Яг энэ өөрөө ингээд нийгмийг хуваагаад байгаа байхгүй. Буруу зүрх ойлголтуудыг бий болгоод одоо жишээлбэл ингээд зарчмын асуудал, хуулийн ч юм уу одоо асуудал ярьж байхад тэр асуудлыг нь буцаад хувь хүний асуудал болоод тэгээд одоо жишээлбэл төрийг улам гэж анхуулж байгаа байхгүй. Тэр чинь уул нь улсын хурлын гишүүн ч юм уу, улсын хурл гэдэг чинь бий даасан юм бүтц байгуулгын хатал чинь хувь хүний асуудал болгоод тэгэнгүүт тэр нөгөө чадамжууд нь ингээд байхгүй болоод засгийн одоо эсрэг байр суурь илэрхийлэхээр ч юм уу тодорхой асуудлуудыг сайжруулах одоо санаа оноо илэрхийлэхээр ч юм уу системтэйгээр ингээд яриад ирэхээр ер нь бол ингээд автоматар хүчээр ингээд ер нь эсрэг дуу хоолойгүй болгох. Тэгээд энэ нийгэм маш ортой. Засгийн газарт өөрт нь ч ортой. Нийгэмд ч гэсэн энэ болоогүй багт нь чил хүчээр ийм ойлголтуудыг бий болгох. Энэ дэглэм рүү орж ийн, энэ дарангуйл руу орж ийн гэдэг юмыг одоо шилэл хэвлэл мэдээлэлээр болоод харахад бол яг л иймэрхүү ойлголт төрөхөр байгаа даа. Тэр яг сая яриад байгаа юм бол бас яг одоо нөгөө байр суурь илэрхийлсэн энэ засгийн газрын үйл ажиллагаанд туслах гэсний төлөө энэ Монгол Ардын намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг
биелүүлэхэд одоо жишээлбэл шахсны төлөө бас тодорхой хэмжээнд хэсэг бүлгүүдээс зарим нь төрийн санхүүжилттэй ийм бүтцүүдээс одоо жишээлбэл яг санаатаагаар зохион байгуулалтаар тараасан мэдээллүүдийн нэг л байна. Тэр бар марны асуудал бол маш жижигхэн хувь манай ихнэр гэр бүлийн өмнө найзуудтайгаа хамтарч тодорхой хэмжээнд оролцоорой гэрнэл идэвхгүй оролцдог. Тэгэхээр би бол тэр чинь баг тэр барж нэг хоёр удаа л орж үзсэн баг. Тэгээд их мэдлэг хэвлэл мэдээллийн зүгээс бол одоо шүүмжилж байгаа тэгээд зөв эрүүл шүүмжилж байгаа гишүүдийг дэмжинэ. Гэхдээ цаана нь ямар их ашиг явж байна вэ гэдгийг одоо анхааруулах, харах үүрэгтэй л дээ. Хардах. Гэхдээ надад нэг анзаарчихсан юм хэрэг төсвийн үеэр явж хахад бас яг энэ засаг удаан ингээд юу одоо хэвлэл мэдээллийн байгууллагатай ажиллаад асар их мөнгө үрээд зарцуулаад ирэхээр юу хэвлэл мэдээллийн байгууллагч яг мөнгө төлсөн хүмүүстэй л илүү хараад болчтой юм. Тэгэхээр юу яриулахгүй хинээс яриа авах уу гэдэг чинь хүртэл одоо жишээлбэл нөлөөлдөг юм байна гэдэг яг төсвөөр нарсан. Яг нэг хэсэг дайрын дрэнгууд сэтгүүлч бүгд яриа авах болсон. Танаас уу? Тий. Ганц одоо тэр юм дууссан багтаа. Санал тавьсан шүү дээ. Тэгэхээр яг тийм үзэгдэл бол байдаг юм билээ. Энэ нийгмийн даатгалын шимтгэл нөөтийг бууруулах боломжтой гэж харсан. Боломж гэдэг чинь өөрөө хийсвэр ойлголт болчихгоо. Энэ таван сайжруулсан төлшийг та сайн мэдж байгаа бох тий. Хоёр толгойн даалдуурхайн туслан гүйцэтгэгч компаниар MCS компани ажилласан. Тэгээ энэ гэрээг яаж авсан юм бэ? Даалдуурхаа тэр юу MCS Property, MCS International хоёр компани ажилтдаг юм шиг байлаа. Тэрийн танхимын ерөнхийлөгчийг хэн лоббидж төр род гэдэг хүнийг тавьсан бэ? Та уг нь Баатар сайхан гэдэг хүнийг дэмжиж ах шиг байсан. А та харийг яаж ерөнхийлөгч болж ирсэн? Байр суурь илэрхийлсний төлөө учрал гишүүнээс дарамт ирсэн гэхэд та хэлжсэн. Ямар дарамт ирсэн бэ? Яг нь энэ учрал гишүүнтэй холбоотой асуудал болохоор ийм болсон. Бүр сонгуул ийм юм хийн гэж амлчаад дахиад биднээс юу асуух гэдэг. Тэр мөрөд өгөхөд хэрэгжүүлэх ёстой гэдэг ийм байр суурь илэрхийлсэн. Та одоо яг энэ дотор нь орж ирээд төсвийн задаргааг харсан те Монгол улсын. Тэгэхээр бизнесийн салбараас гарч ирсэн хүний хувьд бизнесийнхэнд ер нь нөөтийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл эргээд нөгөө үр дүн муу учраас дарамт болж идэг л да. Тэгэхээр төсвийн задаргааг харахад энэ нийгмийн даатгалын шимтгэл нөөтийг бууруулах боломжтой гэж харсан. Боломж гэдэг чинь өөрөө яг хийсвэр ойлголт болчих واخ. Нөгөө талд нь тэр мөнгийг аваад одоо шил үрж байгаа энэ төсөв биш те. Төсөв чинь олон л ингээд анхаагаад байна гэдэг. Тэрийг чинь дагаад одоо ажил амьдралаа залгахад бидрээс 310 мянган хүн байна. Буцаад эдгээр чинь сонгуулийн бас одоо сонгуул өгдөг, сонгуулийн тодорхой идэвхтэй юм одоо бүтцүүд байна. Тэгээд ирэхээр энийг одоо шил ингээд төсөө энэ талдаа энэ одоо орон зайгаа хадгалах юм сонирхол байгаа. Уулын зүүн нь бол уул уурхайн одоо шил ийм өсөлттэй үедээ яг үндэ бид эдийн засгад үзвэл маш хөргөлтэй юм одоо. Зэс нүүрсэн дээр баг тогтчих байгаа байхгүй. Банхаалгаад. Тэгээд энийг одоо шилэл ингээд буучаар тэр олон хүмүүсийн ажил амьдралтай холбоо буцаад нийгэмдэр ч юм уу гүйцэтгэх засал дээрсэн асар их дарамтууд ирнэ. Энийг болгож чадахгүй. Одоо энэ нэгэнд бий болцсон тэр амлалтуудаа сая энэ харахад нийгмийн даатгалтай холбоотой халамжийн асар олон одоо хасмаар залтууд байна. Нэгэнт одоо ингээд амлалтсан тохирцоо учраас болгож чадахгүй. Тэгэхээр яг зүгээр ер нь бол энэ мөчлөг явдаг гэдэг эдийн засгийн бодлого маань өөрөө бас яг зүв байж чадаагүй юм шиг санагдчиха. Мөчлөг сүрсэн бодлого явахгүй бол дагаад яваад байвал бид нар үн буудаг шиг энэ төсвийн энэ олон хүмүүсүүд бид нэг өдөр чөлөөлөж ч юм уу явуулж чадахгүй. Энэ аваад сурцсан хүмүүсүүдийн амьдралаа залгасан юм нэг өдөр ингээд зах зээлийн үн одоо бир цаг минутаар ундаг шиг өөрчлөлтүүд бид нар өөрчлөж чадахгүй байхгүй. Тэгээ ингээ харахаар эхлээд бид нар энэ төсвөө яаж багасгах вэ? Төсвөө багасгах одоо танах юмудаас эхлэх хэрэгтэй болчихно. Энэ багасгачвал тодорхой хэмжээгээр энэ чинь их усар санхүүжилтөнд татвар واخгүй. Тэгвэл нөгөө талдаа бидний хувьд бол татвар нийгмийн даатгалаа буулгаач гэдэг асуудлуудыг ярих болцоод. Тэгэхээр яг уул нь хувийн хөгжлийн зүгээс хараад үзвэл эхлээд татвараа буулгач. Тэгээд төсвөө багасгач гэж ярьж болохоор зөвхөн ингээд одоо татвар нь ороо суучаар бодит байдал дээр энэ угаасаа бууж чадахгүй бол зөвхөн энэ одоо хоосон мөрөөдөл ч юм уу ингээд болоод тарчиж байгаа байхгүй. Тэгэхээр татвар буулгахын төлөө буулгаал уг нь байгаа мөнгөндөө таруулж төсвөө баталчмаар байдаг. Татвар буулгахын төлөө одоо миний хийж байгаа ажил бол энэ төсвийг яаж багасгах уу, илүү одоо цомхон болгох уу гэдэг энэ чиглэл рүү дотор нь байгаа хүний хувьд бол ажиллах хэрэгтэй. Мэдээж сая ерөнхий сайдныг амлалтсан байгаа. Оны шинэ жилээр он шилжих мөчд
иргэд аж ахуй нэгжийн санал дээр үндэслэн татвар нэмийн даатгалын одоо шинжилгээг хийнэ гэж. Тэгэхээр тий одоо яг л татварын хуулийн төсөл явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ боломжоо ашиглаад иргэд бас идэвхтэй тэрнээс ингээд нэг хурал суучаад нэг нягтлангаа явуулчаад ч юм уу эсвэл яг ингээд өөрсдөө идэвхтэй оролцоо бас яг нэг өөрчлөлтийг чухал байгаа. Тэгэхээр энэ сайжруулсан түвшийг та сайн мэдж байгаа бох тий. Гол орцсон Energy Resource компани угаасан нүүрсний мидлингэр хийдэг. Тэгээ Energy Resource компанийн мидлингийг 5-7 түвш рүү нийлүүлснийхээ төлөө хэдэн төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлдэг. Би одоо яг энэ компанид одоо шууд хамралгүй болоод бас удаж байгаа учраас яг нарийн мэдгүй ч мэддэг хүмүүсээс асуусан даа. За оюутлогын төслийг асуумаар байна танаас. Оюутлогын далдуурхайн туслан гүйцэтгэгч компаниар MCS компани ажилласан. Тэгээ энэ гэрээг яаж авсан юм бэ? Монголчууд хийсэн бахархалтай. Тэгээ энэ гэрээг харин яаж авсан? Би одоо бас яг асуудлыг чинь нөгөө цахилгаан станц тэгээд далдуурхаа дээр MCS Property, MCS International хоёр компани ажилладаг юм шиг байлаа. Би яг тэр деталь үнэндээ мэдэхгүй болохоор бас яг надад ч яг хариулах үнэ биш байх гэж бодож байна. За тэгвэл улсын хурлын гишүүний хувьар бас нөгөө бизнесийн нүдээр ч гэсэн харахад одоо оюутлогын Antri Gold гэж нөгөө талбай маргаан улсын хурал дээр орох гээд тулчаад байгаа л да. Тэгэхээр ер нь хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх шаардлагатай юу? Монголын талын үр өгөөжийг оюу толгой төсөл дээр яаж нэмэгдүүлэх вэ? Бас яг л энэ нөгөө хуулийн асуудал яригдана л да. Биднэрт мэдээж давуу тал боломжууд байгаа харагдаж магадгүй. Тэгэхээр энийг хуулийн өрөөнд л хийх хэрэгтэй байна. Олон улсын гэрээд тохирсон одоо юм байдаг бол тэр нь бас одоо хуулийн одоо ижил хүчинтэй учраас тэгэхээр гэрээ хийгээд хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн бол тэр асуудлаар л одоо тэр төвшөндөө ярих хэрэгтэй байна. Харин 30 жилийн гэрээ хийчихсэн 16 жил өнгөрцөн. Явчвал буцаад энэ хөрөнгө оруулалтын орчинд бас нөлөөлнө. Монгол руу хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүсүүдийн хувьд бол баг хамгийн эхлээд оюутлогыг асуудаг. Тэр цаана хэдийгээр ингээд нүүрэн дээр ингээд бид нар ингээд гадны хөрөнгө оруулалт татна гэж байгаа боловч яг цаана нөгөө оюутлогод оруулсан хүмүүс чинь л хөрөнгө оруулалтын сангууд чинь цаана сууж идэг. Энэ төсөл дээр нь шал өөр юм ярьчаад дахиад өөр төсөл бид нар одоо айгүй яг хуулаа дагнаа гэрээгээ дагнаа гэдэг юм ирвэл тэр бас одоо шил нөгөө хүмүүс нь арталт нөгөө энэ дээр л тойроод очсон. Тэгэхээр тэр хүмүүсийн хувьд бол бас одоо тийм амархан хурдтахааргүй асар их хөрөнгө оруулалт эрсдлүүлж байгаа учраас тэгэхээр яг хуулийнхаа өрөөнд л асуудлаа гэрээнийхээ өрөөнд л шийдэх хэрэгтэй баг. Тийм орон зай. Зүгээр хитрхи хүчлээд явбал буцаад бас хэсэгтэй хөрөнгө оруулалтын орчин бас нөлөөлж магадгүй. Тэгэхээр 2009 онд батлагдсан хөрөнгө оруулалтын гэрээний одоо хамгийн нэг Монголын талын үр өгөөжийг хүртэх ашгийг одоо бууруулж байгаа нэг заалт нь бол менежментийн төлбөр гэдэг л да. Оюутлогоос Rio Tinto компани нийт зардлаас 6% тооцож менежментийн төлбөр авдаг. Энэ ер нь зөв үү? Яг над чинь бол нөгөө санхүүгийн зөрчилтэй бизнесийн үнээс харуул яг тодорхой хэмжээнд яг ийм нэг байдаг л да. Борлуулалтын орлогоос нь авдаг, цэвэр ашигаас нь авдаг. Тэгэхээр яг наад хэрвээ зүгээр бизнесийн хоёр хилцэд хийсэн бол зардлаас ингэнэхээр тодорхой хэмжээний менежментийн төлбөр төлнө гэхээр зардал илүү гаргах сонирхолтой юм шүү дээ. Тэр борлуулалтаас авна гэдэг чинь илүү борлуулалтаа нэмэх сонирхлыг илүү өндөр үнээр зарахыг, илүү ихийг олборлохыг ийм хөшүүрэг болдог. Тэгэхээр зардал гэхээр чинь наад чинь бол яг хувийн хвшил хэрвээ ярьсан бол хүлээн авахаргүй тийм заалт байл. Харин одоо тэгэл энэ заалтыг өөрчлөе гэхээр хөрөнгө оруулалтын гэрээг л өөрчлөх болно. Энэ заалт өөрөхгүй байхаар Монголын талын хүртэх ногдол ашиг хүртэх хугацаа улам л хойшлоод байна. 2035 он гэж хэлсэн одоо тэгээ 39 он болсон, 37 болсон, 39 он болсон. За миний дараагийн асуулт Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгчийг хэн лоббидж ямар компани энэ лоббидж Төррод гэдэг хүнийг тавьсан бэ? Та уг нь Баатар сайхан гэдэг хүнийг дэмжиж ах шиг байсан. Үгүй би яг тэр хэн нэгэн хүн дэмжсэн тийм бол байхгүй. Яг нийтлэг нэг юм байна. Одоо танхимч хөдөлмөрийн холбооч манайх ингээд юм үндэсний хэмжээний байгууллагууд нь орон нутгуудаас одоо төлөөлөлөд оруулдаг. Тэгээд үйл ажиллагаанд нь орон нутгууд нас идэвхтэй оролцдог. Тэгсэн мөртлөө санал шийдэх одоо процессд нь 4 жилийн удаа ч юм уу орон нутгад нь оролцдог учраас яг ийм онцлогуд бол үндэсний хэмжээний бүх холбоотууд энэ төрийн бас байгууллагууд байт юм л.
Тэгэхээр яг энэ онцлогийг сайн мэддэг хүмүүс л энэ тоглоомд одоо ялдаг юм байна гэж одоо бодсон. Тэгэхээр яг сая хөл өмгийн холбоо ч гэсэн одоо танхимын өндөр ч гэсэн яг энийг мэддэг хүмүүс л одоо саналуудыг авдаг. Гэхдээ гол одоо харамсалтай юм. Тэгэхээр тэр санал өгж байгаа одоо орон нутгийн ч юм уу төлөөллүүд энэ хүмүүсийн хувьд бол нийт үндэсний ярих шиг кейсээ илүү одоо зарим одоо нэг үг хэлэхэд бол эдийн засгийн асуудал ирж иж тэр хүмүүсийн саналыг өгүүлдэг. Энэтэй холбоотой юу сонгуулиуд явагдаад дөрмөө өөрчлөе гэхээр асар их удаан процесс болдог учраас хойшлуусаар бол яг л иймэрхүү байдал одоо тулгараад байх шиг байна. Тэр хувьд бол би бол дөрмөө их сайн мэддэг хүн бай гэж ойлгосон. Тэгэхээр орон нутгийн байгууллагуудаас илүү их дэмжлэг авсан гэсэн үг үү те? Аа. Таны хувьд бас их дэмжихгүй байх шиг байгаадсан шүү дээ. Яг би зүгээр хэвийн одоо үйл ажиллагаа яваад ингээд явбал асуудалгүй аа. Гол нь энэ нь өөрөө ингээд амлалтууд өгөөд жишээлбэл дараа нь ингээд шүү тгий шүү мөнгө төгрөгийн асуудлууд яригдаад тэгээд дээр нь одоо жишээл танхимын сонгуулийн хувьд бол яг урд өдөр нь танхимын гүйцэтгэх захирлыг одоо жишээлбэл барьж хориод тэгээд энэ нь бол би хэн нэгэн үнийг би мэдэхгүй ямар ч сан танхимын сонгуультай л холбоотой тэртэргүй асуудал байсан бол өмнө шалгаж болох байсан дараа нь шалгаж болох байсан. Яг өмнөх өдөр нь өмнөх шөнө ингээд одоо ийм баримтчилгаа явагдана гэдэг бол бас одоо жишээлбэл ийм буруу техникээр төрийн бас байгууллагуудыг ингэж авдаг. Энэ сонирхлын бүлгүүд нь ч юм уу иргэдүүд олуулаа болж нэг нэгээр хүчгүй учраас уул нь төрийн бас байгууллагууд эдгээр илүү хүчрэгжих ёстой. Тэгэхээр эдгээр ийм одоо процесс л яг явж байгаа гэж бодож байна. Тэгэхээр энэ бүтцээ болно зөв одоо жишээлбэл эрүүл болчоосоо гэдэг утгаараа тэгээд тэр нь янз бүрийн улс төрийн арга хэрэгслүүдээр ч юм уу эсвэл эдийн засгийн одоо жижиг сонирхлуудыг шүүргэж биш. Одоо ийм зарчмаар яваасаа л гэдэг утгаар жоохон таагүй санагдсан. Харин Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим бол Монголын бас хамгийн том төрийн бас байгууллагуудын нэг шүү дээ. Бизнесүүдийн дуу хоолой болдог. Та харийг яаж ерөнхийлөгч болж ирсэн? Бас одоо нэг юм дэмжсэн үү? Би уулын ийм одоо бас болъё гэж бодол байгаагүй л дээ. Тодорхой санал тавиад тэгээ би түрүү хэлсэн нөгөө том жижиг компаниудын хооронд уялдуулах асуудал байна. Дээр нь одоо жишээлбэл хурал цуглаан болохоор ингээл аж ахуйн нэгжүүд очдог. Ямар ч нөгөө төр засгийн сонссон дүр эсэгдэг. Тэгээд ямар ч үр дүн байхгүй. Хурал хийгээл идэг. Тэгэл яриад идэг. Тэрийг нэг хэмжээнд өөрчлөхгүй бол энэ одоо улмал нөгөө нэг топ даун гэх юм уу төрийн хэлснийг хийдэг. Бидний нөлөөлдөг хүч ингээ багасаад байна. Тэгээд яг хөө нөлөөлөх боломжтой байгууллага, бизнесийн байгууллагуудын нэгдэл нь юм байна гэдэг утгаар нь одоо санал тавихаар нь хүлээж авсан. Бас яг саяхан хэлсэн хөдөө орон нутгуудын хувьд бас орон нутгийн хувьд бас яг л дэмжсэн учраас л гарч ирсэн. Хөдөө орон нутгийн санал шийддэг юм л. Та бас түрүүн ярьжсэн шүү дээ орон нутгаас олон сонгогдсон гишүүд орон нутагтаа хэрэгтэй хэрэггүй төсөв батлуулах гэж чичирдэг юм байна. Тэднийг одоо хүндлэл алга боллоо гэж зоригтой шүүмжилж ирсэн. Одоо зоригтой шүүмжилж чадах уу? Түрүүн хэлсэн нөгөө асуудал шаардлагатай өөрчлөх хэрэгтэй болохгүй бүтгүй юм бол тэрийг одоо асуудал ярина. Тэрнээс хоёрын хооронд нэг юм оноо цуглуулах юм уу явган юм бол одоо цаг нэрийн гарч зах гэж бодож байна. Тэрийг төсөв баталж явах үеэр байр суурь илэрхийлсний төлөө учрал гишүүнээс дарамт ирсэн гэхэд та хэлжсэн. Ямар дарамт ирсэн бэ? Яг нь энэ учрал гишүүнтэй холбоотой асуудал болохоор ийм болсон. Австрийн нам нь ямар ч хариуцлага өгдөггүй болсон. Тэгээ миний гол асуудал тавьсан юм гэхээр намын бүлгийн анхны хурал дээр бид нар улсын хурлын сонгуульд орохдоо мөрийн хөтөлбөр гэдээ гаргацсан байгаа шүү дээ. Тэгээд энэ мөрийн хөтөлбөрөө одоо хэрэгжүүлэхийг засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эмчилж орох хэрэгтэй гэдэг ийм зарчим ирсэн. Тэнд би одоо сонгуульд одоо жишээлбэл энэ оролцох саналыг хүлээж авч оролцсны хувьд ялангуяа бизнес эрхлэгчдийн төлөөлөл болсны хувьд би энэ мөрийн хөтөлбөрөөс дөрвөн зүйлийг онцолж ирсэн. Хувийн хвшлийг дэмжих юм байна, төрийн оролцоог багасгах юм байна, төсвийн зардлыг дотоодын бүтээгдэхүүн 25%-тай, гадаад үрийг 40%-тай, эдийн засгийн өсөлтийг 8, тэгээд хувийн хвшлийг дэмжинэ гэдэг ихээр энэ 4 жил хувийн хвшлийг олон цаг илүү тэлэх юм байна гэдэг хандлагаар одоо шил би энэ саналыг дэмжиж авсан. Тэгсэн чинь яг засгийн эрх авангуудаа засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр шал өөр одоо болоод ирэхгүй. Нөгөө төсвийн 25 болгоно гэсэн заалт чинь байхгүй. Одоо энэ чинь 37, 35 болсон байж чинь. Ингээд бүх юмс ухраад ирэхэр чинь баг би ингээд нийлж чад залилын хийсэн юм шиг сонгуулийн санал нэг саналыг авахын тулд одоо хууль бусаар авбал эрүүгийн ял одоо хариуцлагатай шүү. Тэг чи ингээд бүгдээрээ нийлж чад өөр юм амлчаа гарчингуудаа тэрийг өөрчлөнө гэдэг чинь миний хувьд бол одоо тэр бол одоо байж болохгүй ийм байдлаас учраас энэ байдлаа илэрхийлсэн. Тэгээ яг ямар дарамт ирсэн бэ очрол гэж. Тэгээ яг зөвхөн бүлгийн хурал дээр юу яхад
юу нөгөө асуудал танилцуулсан энэ хамтарсан засгийн газрын мөрийн хөтөлбөр энэ дээр саналаа өгөөж гисэн байхгүй. Гэхдээ бид нар танилцуулаагүй. Монгол Ардын намын гишүүдэд энэ асуудал нь танилцуулагдаагүй. Бусад намууд одоо зүйл залтаар нь ярьж байхад одоо болтол би энэ хамтарсан засгийн газрын мөрийн хөтөлбөрийг олж үзээгүй байгаа. Би намын бүлэг дээр хүсэл тавьсан чинь бүлгийн даргатай ярьж чад хариу өгье гэсэн одоо болтол хариу байхгүй. Тэгэхээр ямар гэрээ байгаас юм би бол одоо ямар ч ойлголттой байхгүй. Намын бүлэг жишээлбэл ингээ хаалттай хуралдаг ямар асуудлууд ярьж байгаа гэдэг юм уулын энэ жишээлбэл яг юу их хурлын ч юм уу энэ институцүүд төрийн гол энэ эрх мэдэл хуваарлж байгаа институцүүдийн бүтц бол ард түмэн нээлттэй байх хэрэгтэй байхгүй. Гэрээгээ үзүүлээгүйгээр санал асуухаар нь ийм байж одоо болохгүй гэхэд одоо гээд би микрофон хаагаад юу ч танилцуулаагүй чи юу асуух гээд нэгдүгээр хоёрдугаар сонгуул ийм юм хийн гэж амлчаа дахиад биднээс юу асуух гээд тэр мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэх хэрэгтэй гэдэг ийм байр суурь илэрхийлсэн. Тэгэхээр хурал дээр л дарамтлсан гэсэн үг үү? Таны одоо эрхэлдэг бизнесийн татварыг гинт шалгаж дарамт ирсэн гэж хэлсэн. Тэр яг 5 минутаа барь шүү. Бизнес юм. Би бол одоо нэг өмнө бизнесийн байгууллагад ажиллаж байсан. Яг одоо жишээлбэл яг өөрөө эрхлээд явж байгаа хөрөнгө оруулалтууд л болохоос яг том одоо жишээл бизнес эрхэлж байгаа юм байна. Манай гэр бүлийн үнэл бизнес байна. Тэр татврын шалгалт гэдэг нь болохоор өөр одоо жишээл яг одоо нөгөө нэг төмөр замтай холбоотой асуудал яригдчих явах үед нэг өөр асуудлаар далимд одоо уялдаатаагаар шалгалт орсон юм л. Тэр нь яг энэ асуудалтай уялдаатай гэж хэлэхэд хэцүү аа. Гэхдээ яг зүгээр уялдуулах ч юм уу сонирхол бас зарим хэсэг хүмүүс ч юм уу хөндлөнгөөс ч юм уу тийм сонирхол бас байсан юм шиг л. Тухайн үед бас таныг Монгол Ардын намынхнаасаа хулгайч гэж хэлснийхаа төлөө уучлалт гуйх ёстой гэд та бол шаардаад байсан. Та гуйхгүй гэдэг шиг байсан. Уучлалт гуйсан уу? Боломжийг хулгайж явахгүй. Би тэр үед яагаад тийм асуудал ирсэн гэхэд засгийн газрын гишүүд нь өөрсдөө хилцэж асуудал оруулж ирчээд одоо босд гишүүдийг ч юм уу намын бүлэг дээр одоо өөрийнхөө тойрог руу асуудал юм ярихгүй шүү. Одоо энэ оруулж ирсэн асуудлаараа одоо хүрээнд ярина шүү гэдэг асуудал ярьж хахад нөгөө намын бүлгийн дараа ч юм уу засгийн газрын гишүүд нь өөрсдийнхөө тойрог руугаа ингээд нэгдсэн байдлаар асуудал оруулж ирээ тэрийг ингээд дэмжүүлээд явхаар зөв тэр үед бол надад бол ямар зарчимгүй юм бэ л гэж бодсон. Тэгэхээр яг босод хүмүүсүүдийг бити одоо танаа та тойрогтой асуудал нэмж болохгүй шүү. Энэ ингэ шийдсэн учраас энэ асуудлаар явъя гэсэн мөртлөө эрх мэдлээ ашиглаад ч юм уу зарим сайдны хувьд жишээлбэл өөрийнхөө яамныхаа төсвөөс аваад өөрийнхөө тойрог руу тавьж байгаа нь өөрийн тэр сонгож гаргадаг тойрог нь энэ эрх ашиг нийтийн эрх ашигаас ингээд доогор орчиж байгаа. Бүтээмжийн хувьд харьцуулаад үзэхэд жишээлбэл татвар төлөгч бизнес эрхлэгч нар ингээд татвар байдлаар улсын төсөвт одоо оролцоо оруулж байгаа энэ төсвийн мөнгөний ингээд үйл ажиллагаанд зарцуулж байгаа. Энэ мөнгө энэ илүү бүтээмж өндөртэй хувийн хвшлийн салбартай байж ивэл илүү ажлынхаа цалингаа нэмэх боломж гарна, илүү хөрөнгө оруулалт хийх боломж гарна. Одоо илүү бүтээмж өндөртэй байгаа одоо салбарт байх үлдэх энэ мөнгийг илүү энэ бүтээмж багтаа салбар руу авчвал энэ одоо хувийн хвшлийн боломжийг одоо улгаалж байгаа ийм төр зурагдаад байна. Тэгэхээр энэ чиглэлээр байр суурь илэрхийлсэн. За та ганц мод гашуун сухайд China Energy-гийн гэрээн дээр хил холбоотын гэрээн дээр нэлээд шүүмжлэлтэй хандж байсан, хулгай хийх гэж байна гэж анхааруулж байсан. Тэрэн дээр ямар байдлаар хулгай явагдах хэсэг харагдсан бэ? Ер нь яг гэрээ гэдэг бол ингээ харахаар талуудын эрх ашиг байдаг байхгүй. Эрх ашиг нь тэнцүү байж иж одоо жишээлбэл яг хилцэл төрдөг юм одоо. Хэрвээ нэг талынх нь эрх ашиг нь дутуу ч юм уу эсвэл нэгэн дамгуй байвал өөрөлдвөл тэр зөрүү тодорхой хэмжээгээр хин нэг хүнд одоо жишээл давуу тал болж байгаа. Хувийн хвшил болохоор яадаг гэхээр хоёулаа эрх ашигын төлөө учраас ингэж одоо ямар ч тэр орон зайг тэр юм байхгүй болтол нь одоо win-win гэх юм одоо яг хурж болох цэг төртлөө хилцэл хийж иж богино хугацааны урт хугацааны асуудлуудаа ярьж иж ингэж хилцэл төрдөг. Энэ нөгөө оруулж ирсэн төслийг харахад надад бол энэ хятадын тал бол Монголын талын эрх ашигын зөрүү бол нэлээд өндөр харагдсан. Тэгээд энэ асуудлуудаа ойртуулах хэрэгтэй. Монголын эрх ашиг илүү одоо байр суурь илэрхийлэх хэрэгтэй гэдэг одоо байр суурь илэрхийлсэн. Тэгээд гэрээ хийгдсэн. Гэхдээ юу биднэрт одоо нэг хяналт тавих шаардлага бол байгаа шүү дээ. Миний одоо илэрхийлсэн байр суурьд бас тодорхой үр дүн төрсөн гэж бодод. Хил холбоотой төмөр зам дээр миний тавьсан асуудлуудаас 3-4-ийг оруулсан байлаа. Тэгээд тэр хэмжээгээр усыг уралд орж ирэхжсэн бас харьцангуй гайгүй явсан болов гэж бодож байна. Тэгэхээр бас ахгүй одоо бас тодорхой хэмжээнд нөлөөлөөд
авахгүй ш аваад байна. Бас тодорхой хэмжээнд нэлээд байгаа санагдаж байна. Төсөв дээр ч гэсэн төсвийн тодорхой хэмжээ ингээ буурсан байна. Төсөв хэлцэж явах үед бас нэг юм хүмүүс байр суурь илэрхийлжсэн. Чи одоо ингэж та нар одоо ингэж мөрөөрөө унах гэж байгаа ингэж одоо энэ дампуурах гэж байгаа юмыг заавал дундуур нь орж ингэж боломж олох хэрэг байгаа. Энэ одоо ингээд алдагдaltaа төсөө батлал тэгэл он гарал одоо тэгэл энэ дампуурал баг энэ засаг нь ингээд одоо бүтггүй чадахгүй байна гэдэг юм улам илүү тодорхой болол. Тэгэл дараа нь устраа хийх имийг чинь та дундуур нь орлоо. Буруутахаар бол буруутаад унах бол унах юм ингээд явчихжээ. Гэтэ яг зүгээр ингээд нийт ард түмний эрх ашигаа бодохоор тийм устр хийсээ илүү тодорхой хэмжээнд хил засах системд бол засаад одоо явуулах хэрэгтэй гэж бодчихоо. Тэгэхээр яг энэ ганц мод гашуун сухад тийм дэр бол хэдийгээр одоо асуудал байсан ч гэсэн тодорхой хэмжээний одоо акц дэвшлүүд бас гарсан гэж харж байгаа. Одоо ярьсны хүчинд Монголын эрх ашиг нь яаж одоо арай дээшилсэн гэж бодно. Одоо жишээлбэл тэр гэрэн дээр хятадын компаниудад давуу тал олгоно гэсэн залтууд байсан. Тэрийг өөрчилсөн байгаа. Тэр нөгөө нэг хятадын нүүрс хил холболтын төмөр замын гэрэн дотор хятадын эрчим хүчний компаниудыг дэмжих тухай тийм залтууд орсон байсан. Тэрийг хассан байгаа. Гэх мэтлэн гэргээд нөгөө дээр нь юг хил холболт юуны төмөр зам барихын тулд эхлээд нүүрсний гэрээ уурхайн гэрээгээ хийчээд төмөр замынхаа гэрээг хийн гэдэг ийм залт байсныг нь одоо эсэргүүцсэн байгаа. Энэ гэрээ чинь төмөр зам барихын тулд нүүрс хийх гэж болохоос биш. Нүүрсний гэрээ одоо уурхайн гэрээ хийх гэж болохоос биш. Нүүрс уурхайн гэрээ хийхийн тулд төмөр зам бариаг байхгүй. Тэгэхээр ийм одоо шил ийм улсын парламентар орж би бол одоо ямар ч локер ууцсан тэр бол явах боломжгүй тийм зүйл залт байсныг бас хэлсний хүчин өөрчлөлтсөн байлээ. Тантай өмнө бизнес үүрэг нэвтрүүлгээрээ ярьж байхад ч гэсэн та одоо Energy Resource компани нүүрсийг хамгийн эцсийн хэрэглэгчд хүрэхийн тулд нэлээд одоо эрэл хайгуул хийж их явж исэн гэж хэлсэн. Манай 5-7 компани ер нь нүүрсээ үнэтэй зарч чадчихна бид. Энэ салбар цаг зарсан үеийн үед нэгдүгээр бид нүүрсээ бүтээгдэхүүн зарж байгаа бүтээгдэхүүнээ сайн ойлгохгүй байна. Хоёрдугаар зах зээлээ сайн ойлгохгүй байна. Хятадын зах зээл рүү ороод ирэхээр экспортын салбар маань экспорт биш зүгээр дотоодын борлуулалтчиг болчиход байгаа байхгүй. Уулын зүүн бол аль болохоор эцсийн хэрэглэгч рүүгээ чиглэсэн борлуулалтын бодлого явуулж тийшээ яаж энэ одоо хүргэцгээд сунгах уу гэдэг юм бодлого явах хэрэгтэй байтал ингээ ухарчаад байгаа байхгүй. Одоо жишээлбэл уулуурхаа дээр аман дээр нэрээ тавьж гин. Бүх санхүүжилтүүдийн худалдаа авахчууд нь хийгээд тээврийн олборлтын хүртэл хийж гин ингээл одоо жишээлбэл ноолуурч чинь урьдчилан мөнгөний аваад тэд нар орж ирэл ингээд юмнууд нь явж гин. Самар гिचвэл бараг л ингээд бүх юмнууд нь одоо эдийн худалдаа авахчдад орж ирэл. Тэгэхээр энийг давж орж ирдэг эрсдлүүлдэг хүмүүсийн хувьд бол маш өндөр одоо жишээл ашигын түвшин харж иж эрсдэл өндөртэй учраас нөгөө талаараа энэ орж ирж байгаа манай хууль тогтоомжуудыг бас гажуудуулдаг, авилгалдаг ажил хүмүүс ажиллаулаа, цалин хүмүүсийн хуулийн дагуу явдаггүй гэх мэтлэн ингээд асуурлын асуудлууд байна. Тэгэхээр бид нар аль болохоор энэ хүргэлцээгээл эцсийн хэрэглэгчрүүгээ чиглүүлж явуулах хэрэгтэй. Тэгэхээр уул уурхайн бүтээгдэхүүн ялангуяа энэ одоо нүүрс зэсэн дээр бол бид нар яг зах зээлийн хатлаар ерөөсөө мэдлэг байхгүй. Хашаад даваал нэг юм том хятад гэж нэг зах зээл байгаа гэж бодоод үгүй тийм биш. Одоо жишээлбэл хятад руу оронгууд хятадын төмөр зам нь хоёр үндсэн төмөр зам байдаг. Шинхua хувийн одоо улсын төрийн эмчит компанийн төмөр замаас гадна хамгийн өргөн сүлжээтэй төмөр замын яамны төмөр зам гэж байна. Тэгэхээр хятадын яг гангийн хэрэглэгч рүү одоо ялангуяа тэр Анган, Бенган, Шауган, Баоган гэдэрлүү хүрдэг голд одоо дид зүуд нь хятадын төмөр замын яамныхан төмөр зам байна. Шинхua бол доошоо ингээд ганц модноос доошоо бол хуанхаа руу очдог. Ер нь бол эрчим хүчний дагнацсан иймэрхүү эрчим хүчний нүүрсэнд зориулсан эрчим хүчний станцууд чиглэсэн иймэрхүү дид үсттэй. Дид үстийн хувьд жишээл тийм худалдаа авагч нарын хувьд гээд харахаар гарангууд л хятад нэг ийм худалдаа авагч байдаг. Тийм биш. Хятадын гол худалдаа авагч нар нь жишээлбэл ингээд далайн эргийнхөө орчин байрладаг. Тэгэхээр энэ нь одоо юу н өөрөөр хэлбэл Австрали ч юм уу далаагаар орж очоод түүхий одоо нүүрс авч байгаа хүмүүст бол одоо илүү хямтаах болцоод нутгийн гүн рүүгээ яваад ирэхээр илүү нөгөө далайн бомтоос холдоод ирэхээр илүү үнэтэй буцаад төмөр замаар тэр чинь өөрийнхөө үйлдвэрлэлөө зөөх учраас тэгэхээр өөрөөр хэлбэл хилээс манай одоо ганц мод гашуун сухад бомтын хил орчин бол ягдгүй өрсөлдөх чадвар нь хил дагуу түүхийдүүдний төмрийн өдөр орно кокс нүүрс орно ганц үйлдвэрүүд чинь тэгэхээр энэ түүхийдтэй ойрхон байхын тулд далайн бомт орчин байдаг.
Тэгэхээр энэ Монголын хил дагуу одоо шууд Бухтын гангийн үйлдвэр хамгийн том байгаа. Тэгээд хил дээр Шинхбагийн коксын үйлдвэр байгаа. Эдний хэрэглээ маш жижиг юм байна. Эхийг хийн гэвэл бид нар эцсийн бүтээгдэхүүн одоо шууд ядаж угааж иш гарахгүй бол эцсийн бүтээгдэхүүнтэй нүүрснэр бол угаас нь нүүрслээ. Өөрөлдвөл эцсийн хэрэглэгч гэдэг гангийн үйлдвэр коксын үйлдвэр түүхийн нүүрс авдаг, угаас нь нүүрс авдаг. Одоо тэгээ нэг нь угаан үйлдвэртэй болсон шүү дээ. Тэгээд тэгэхгүй бол манай зах зээл чинь хятад биш ганц модны бомб дөр болчиход байгаа. Өөрөлдвөл авсан нүүрснүүд нь хоорондоо өрсөлдөг, эхийг гарах тусмаа өрсөлдөг. Ягаад гэвэл ойрхон хэрэглэгчдэд бид нар илүү үнэтэй зарах болцоотой. Цаашаа бүр энэ их хэмжээ гараад ирэх цаашаа явахсаар аргагүй. Цаашаа нутгийн гүнл одоо хятадын гүнлүү энэ Австралийн өрсөлдөг өрсөлдөх хэмжээнд очино гэвэл бид нар илүү хямдхан зархасаар арга байна. Тэгэхээр энд зарж байгаа хямдхан зарж байгаа үнээр зарна гэвэл бид нар энд одоо ойрхон байгаа хэрэглэгч өндөр үнээр зарах боломжтой алдна. Энэ ойрхон байгаа хүмүүс зориулсан үнээр зарвал бид нар эднэрт зарж чадахгүй байхгүй далайн бомт руу одоо ойрхон хэрэглэгч нартай. Тэгэхээр ч бол яг ингээд хашаа давуулаад зарна гэдэг өөрөө бодлого маань бас буруу бүтээгдэхүүн эдийн зах зээл ойлгохгүй бас болоод буруу байгаа. Тэгээд одоо нэг болохоор нөгөө биржийн хуулиар ингэн дараа нь болохоор одоо дахиад болохгүй өөрчлөлгээд их мэтлэнгээгээд ер нь нөгөө зах зээлээ хэрэглэгчээ бүтээгдэхүүнээ сайн мэдэхгүй болохоор яг л иймэрхүү асуудал бол гараад ирнэ. Та л одоо энд мэддэг хүний хувьд орж ирснийг сайн шүүмжилж хяналт тавих хэрэгтэй байна. За түрүүн асууж байгаа. Түрүүн яг нүүрсний амьдрын хэлэхэд тэгээ харахаар надад бол яг энэ нүүрсний одоо хил холболтын төмөр зам яг цаг хугацаа харуулна баг. Анх ээж оруулж ирсэн зүйлээс харахад бол нэг бол өмнө одоо хийсэн тохирсон зүйлийн өөр төлбөр эсвэл дараа нь ямар нэгэн байдлаар ярих шиг хөндөгдсөн байж болтошгүй тийм дүр зураг харагдсан баг. Яагаад гэвэл бүр илт дулаан цагаанд би жишээлбэл төрийн албан хаагч байвал хизээч тийм заалтыг хүлээн зөвшөөрж хууль тогтоох байгууллагаар оруулж ирэхэргүй тийм залтууд орж ирсэн надад бол тийм хард болсон баг. Тэгэхээр өмнө юм уу дараа нь цаг хугацаа харуулах баг. Энэ тодорхой эрх ашигуд байж магадгүй иймэрхүү дүр зургууд харагдсан. Та нэрээ Shark Tank нэвтрүүлгээр хөрөнгө оруулсан бизнесүүдтэй байгаа юу? Яг нь ерөнхийдөө бол манай бизнесийн орчин бол бас хэцүү байгааг бас тэндээс харж болно. Микро ч юм уу өрхийн төвшнөөс нэг жоохон ахихад бол өсөлт хийж болдог. Жижиг дундуудын хувьд бол яг тэр төвшөнд ороод ирэх маш олон сорилтуудтай тулгардаг. Жишээлбэл ингээд supply chain одоо энэ өртөг энэ сүлжээн дээр ороод ирэхээр нэг бол төгөөд нь тасарчдаг. Нэг бол одоо шил борлуулалт одоо зах зээл эзэн хэрэглэгчд хүргэж сувгуудын одоо шил монополчлогдсон ч юм уу давуу талтай компаниуд нь бараа бүтээгдэхүүн зарна заруулахгүй эсвэл ийм үнээр л заруул зар гэдэг ч тийм хэмжлэнгээр сорилтууд асар их байгаа. Тэгээ санхүүжилтийн асуудлууд байгаа. Тэгэхээр яг энэ дүр зураг бол яг энэ Shark Tank нэвтрүүлгүүдээс анзаарэгдсэн. Гэхдээ энэ нэвтрүүлгийн гол одоо нийгэмд өгч байгаа зөв мессеж нь болохоор бид нар ингэ бүтээлч байх хэрэгтэй юм байна. Яг өөр хотлоо хариуцлага хүлээж юм шийдлүүдийг баян бодож явах хэрэгтэй юм байна гэдэг тэр сэтэл нь маш чухал байсан юм л гэж байна. Тэрнээс яг хөрөнгө оруулагчдын хувьд бол одоо ашигтай юм бол одоо байхгүй. Хамгийн амжилттай явж байгаа хөвсгөлийн нөгөө баталгийн нөгөө байшин байж тээ. Байшин барьдаг. Тусны буудалд орхон газар аваад нэгээр нь ийм хашаа байшин барьдаг байсан бол одоо хотхон барах хэмжээний бас юм чадaltaй болцсон байгаа. Гэтэ тэндээс бол эдийн засгийн үгүй ч юм уу зүйлүүдийн хувьд бол мэдчих харж байгаа юм байхгүй. Бизнесүүдэд бол байгаа юу те? Тодорхой хэмжээнд байгаа. Одоо ер нь бол тэгээд ихэнхийн гараад одоо шил зарим нь зүгээр хүүгүү зээл болгоод ч юм уу тэгэл зарим нь тэгээд тодорхой үйл ажиллагаа юм нь бол тэндээс нэг тийм мөнгө олно гэсэн зорилго бодол бол тийм боломжууд жаргадахгүй байгаа. За баярлалаа. Бидний нэвтрүүлэгт манай нэвтрүүлэгт цаг гаргаж нээлттэй ярилцсан танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. Зоригтой сайн шүүмжлээрэй. За, амжилт. За.